та юу байцгаана? 1 2 3 за бүгдээрээ сайн байцгаана уу? Тэгээд өнөөдөр та бүхэнтэй уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ойрт аймаар завгүй байлаа. За тэгээд өнөөдрийнхээ бичлэг би та бүхэнд өөрийнхөө одоо арьсаа хэрхэн гүн цэвэрлэдэг талаараа энэ хүү бичлэгээрээ хуваалцах гад бэлтгэжсэн байна. Тэгээд бүгдөө өнөөдөр арьсаа яаж гүн цэвэрлэж сурах вэ гэдэг талаарх мэдээллийг мэдээж авах болгоно. Тийм учраас бичлэгээ дуусна. Мэдээж авах зэрэг хүсэж байна. Арьсны гүн цэвэрлэх гэдэг бол маш их чухал одоо 8-ын асуудал байгаа. Энэ арьсны бохирдол чинь одоо гадаад орчингоос ирж байгаа тоол шороо болон маш олон давхарга одоо тонер, серум, эссенц гэл одоо будалтынхаа доор бид нэр түрхдэг тэр бүх зүйлүүд маань нүүрэн дээр арьсан дээр яваад иддэг. Тэгээ энэ зүйлийг бид нэр хэрхэн яаж гүн цэвэрлэж сурах вэ гэдэг мэдээд авчих юм бол одоо арьсаа хамаагүй амар хэлбэр аргаар эрүүл сайхнаар нь урт хугацаанд авчих боломжтой гэсэн үг. Тийм учраас энэ бичлэг та бүхэнд маш их хэрэг болно гэж найдаж байна. За арьсны гүн цэвэрлэгийн номер 1 алах юм бол гар угаах. За гараа маш сайхан цэвэрхэн угаачаад тэгээд арьсан дээр хүрэх хэрэгтэй. Яг бол гарны алган дээр маш их тооны бактери тэг бохирдол явж байгаа учраас сайн угаах хэрэгтэй. За тэгжээж арьсаа цэвэрлэх хэрэгтэй гэдэг бас зөвлөмөр байна. Ер нь бол бид нэр арьсаа одоо яаж арчлах тухай мэднэ, яаж хамгаалах тухай мэднэ. Тэгээд дээрэс нь одоо арьсан дээр ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэвэл ерөөхдөө ингээд арьс маань гоё тэжээлтэй гоё яваад тахаа гэдгийг мэддэг нэгээс яг энэ арьсны гүн цэвэрлэх гэдэг зүйлийг жоохон дутуу хийгээд идэв юм шиг санагддаг. Тийм учраас өнөөдрийн бичлэг та бүхэнд маш их чухал сэдэв байх болно гэж бодож байна. Ер нь бол хүн өдөрт 2 удаа арьсаа цэвэрлэх ёстой. Гэтэ эхний өглөөний цэвэрлэгээ бол шөнө арьсныхаа цэвэрлэгээ маш сайхан хийсэн бол одоо өглөөний цэвэрлэгээ болохоор хөөстэй цэвэрлэгээ ч юм эсвэл усан цэвэрлэгчээр одоо арьсаа цэвэрлэхэд одоо хангалттай тэгээ мейкап хийж болно гэсэн үг. За гүний цэвэрлэгээ одоо арьсны гүн цэвэрлэгийг орой унтахаас өмнө хийвэл маш зөв байдаг. Тэгээд ерөнхийдөө нэг өдрийн турш одоо таны арьсан дээр байгаа тэр бохирдол буюу тэг бүтээгдэхүүнүүдийн давхаргууд, дээрэс нь мейкап гэх мэтчлийн бүх зүйлүүдийг шөнө унтахаас өмнө гүн цэвэрлээд унтчих юм бол таны одоо нүүрэн дээр түрхсэн байгаа тэр тэжээлийн бүтээгдэхүүнүүд маш сайхан одоо нүүрэн дээр арьсан дээр чинь үйлчлэгээ өгч цаашаа маш гоё арьстай явах боломжтой гэсэн. Арьсны цэвэрлэгийг одоо дутуу хийгээд идгээс болоод арьсан дээрх асуудлууд үсээд идэв юм шиг санагддаг. Тийм учраас өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд арьсны гүний цэвэрлэгийг хийснээрээ ямар давуу талтай вэ? Яг өөрийнхөө одоо өдөр тутамдаа хийдэг тэр цэвэрлэгээний аргуудаас та бүхэнтэй хуваалцах гэж байна. Тэгээд бүгдөө шууд арьсныхаа гүний цэвэрлэгийг надтай хамт хийгээд явчих гэж бодож байна. За тэгээ юуны өмнө болохоор арьсаа цэвэрлэх гэж байгаа бол бүгдөө гараа сайхан угаагаад бэлтжсэн байх хэрэгтэй. Дараа нь одоо таны нүүрэн дээр үс тийм ээ бүх зүйл чинь нүүрнээс чинь гадагш хол авах хэрэгтэй. Тэгээд одоохон. За тэгэхээр би хамгийн түрүүнд яадаг вэ гэхээр өмнө ингээд миний бодолд бол маш тод боддог байсан. Тэгээд тэр хэмжээгээрээс арьсаа маш сайн цэвэрлэдэг байсан. Тэгээ одоо ч гэсэн одоо тод биш юм баг будаагүй юм шиг бодолт гэх юм уу. Миний өдөр тутмын бодолт бол ийм болцсон. Тэгэхээр тэгсэн ч гэсэн арьсаа заавал гүн цэвэрлэх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд эхний ээлжинд бол би ингээд усан цэвэрлэгчээрээ будгаа ингээд авчдаг. Эхлээд бол ингээд мөн давхаргыг будагны хэсгийг арилгах чинь гэсэн үг. За дараа нь болохоор би юу хэрэгэлдэг вэ гэхээр шингэн ойл хэлбэрийн тос хэрэгэлдэг байгаа. Тосон цэвэрлэгч. Тосон цэвэрлэгчийг болохоор нүүрэн дээрээ ойролцоогоор 2 минут тий 2-3 минутын турш байлгаж эдлэг хэлбэрээр одоо нүүрнийхээ будгийг задлах хэрэгтэй гэсэн үг. За ингэж одоо нөгөө арьсын одоо нүүрэн дээр байгаа ихний будаг маань арилна гэсэн үг байхгүй. За тэгээд мэдээж хүзүү рүүгээ оруулж утсан бол хүзүүний хэсэг бас давхар арчиж арилгана гэдгээ бас мартаж болохгүй. Дотроос нь гадагш хэлбэр арьсаа цэвэрлэнгээ бас давхар арьсандаа массаж хийж өгч гинэ гэсэн үг. За тэгээд
Одоо би тосон цэвэрлэгчээс угаачаад хүрээдрээ. Би болохоор салфеткаар хөвчлээ ингээд нүрээ арчичдаг. Тэр нь айгүй амар байдаг. Дараагийнх нь болохоор ийм өтгөн тосон цэвэрлэгч. За тэгээд энүүгээрээ сайхан массажлаад үлдсэн бүтээгдэхүүн сайхан задлаад арсны хүнд төлтийг сайн цэвэрлж өгснөөрөө таны цэвэрлэлийн дараа одоо та бүтээгдэхүүн хэрэглэн штэ арсны тэжээлийн тэр бүтээгдэхүүнүүд маш гоё шингэж үйлчлэн гэсэн. Сая төрхсөн цэвэрлэгч шинкэн тос шиг ингээ хайлаад ирдэг. Тэр хүртэл сайхан массажлаад арсан дээрээ байлгаад тэгээд будгаа сайхан задлаад арсаа цэвэрлээд өгнө гэсэн үг. Дахин нэг удаа энийгээр би 2 удаа цэвэрлэдэг. Тэгээд нэг цэвэрлэлийн дараа халуун бэгнүүрөө алчуураар арчих юм уу эсвэл зүгээр борлоноор арчиж болно. Эсвэл цэвэрлэг салфеткаар авчиж болно. За одоо ингэ тосон цэвэрлэгчээр ингэ 2 удаа арчиж байгаа шүү дээ. За хүний дараа бид нар хөөсөн цэвэрлэгээ хэвээр. За хөөсөн цэвэрлэгч маань өөрөө ийм өтгөн тэг юу байж болно эсвэл яг даа хөөсөөрөө байж болно. Одоо энийг ингээд усаар зайлах юм уу эсвэл одоо порлоноор дээр усан зайлж агаад хэдэд арчиж болно. Хөөсөн цэвэрлэгч маш сайн арилгахсныхаа араас хамгийн сүүлчийн цэвэрлэгээ болох тэр нүрээ гуйжуулах хэрэгтэй, арьсаа гуйжуулах хэрэгтэй. За тэгээд энэ гуйжуулагчаа болохоор бид нэр байнга хэрэглэхгүй яаж хэрэглэх вэ гэхээр 7 хоногт 1 юм уу 2 удаа хэрэглэхэд болно. Энэ болохоор арьсныхаа төрлөөс хамаарат 7 хоногт хэдэн өдөр хийх вэ гэдгийг сонгох байгаа. Би бол гуйжуулагчийг сонгохдоо хамгийн тийм зөөлөн бүтцтэй гуйжуулагчийг сонгож хэрэглэдэг. Энэ нь болохоор миний арьсанд илүү тохирдог. Ерөөдөө бол арьсаа маш сайхан цэвэрлээ. Одоо энэ арьсан дээр сайхан тижээлөх хэрэгтэй. Би бол одоо яг үүнийхээ араас маск тавих чинь. Тэгээ маска тавиад яг оройныхаа арьс харилцааны бүтээгдэхүүнийг давхар хэрэглэдэг гэсэн. Арьсны гүн цэвэрлэгээний талаарх ойлголтыг илүү сайн авсан баг гэж бодож байна. Тэгээ та бүхэн дагаад тэрээ нэмж хэлэх зүйл нь гэх юм бол гуйжуулагчаа та бүхэн өдөр болгон биш 7 хоногт 1-2 удаа хахад болно гэдгийг анхаараарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.